явган хүн 9 цагийн дотор 40.5 км явбал зохих боловч эхний 5 цагт явбал зохих дунджаасаа одоо явах дундаж хурднаасаа тэг 105 км/цагаар бол илүү хурдан явбаа гэж. За тэгээд товлсон цагтаа ирэхийн тулд явган хүн хурдаа ямар хурдаар одоо явбал зохимжтой вэ гэж. За тэгэхээр энэ бодлыг одоо жоохон юу яа л да. Салгаж үзье л да. Тэгэхээр өөрөөр хэлбэл 9 цагийн дотор л бол энэ өгсөн 40.5 км замыг бол туулах хэрэгтэй юм байна. Гэтэл болохоор энэ өмнө болохоор эхний 5 цаг тэгээ сүүлийн 4 цагтаа бол яг хөөр хурдаа бол өөрчилсөн юм байна. За эхний 5 цагтаа болохоор яг хөөр явах ёстой байсан нөгөө дундаж хурдаасаа тэг 105 км/ороор бол хурдан явсан гэж байна те цагт. За тэгэхээр тэгвэл товлсон хурдыг нь олчих. За товлсон хурд гэж бол юу байх вэ гэхээр ерөөсөө дундаж хурд олч тий. Дундаж хурд буюу товлсон хурд. За тэгэхээр 40.5 км-ыг бол энэ хүн бол 9 цаг туулна гэж товлцсон байсан. За тэгвэл дундаж хурд нь бол яг үгээр 4.5 км цаг байх нь. Өөрөөр хэлбэл 4.5 км цагийн тогтмол хурдтайгаар 9 цаг явах юм бол энэ бол товлсон газартай яг товлсон хугацаанд бол хүрэх юм байна. Харин эхний 5 цагаа болохоор энэ хүн бол товлсон одоо энэ дундаж хурдаасаа тэг 10.5 км/цагаар бол илүү хурдан явсан гэсэн. За тэгвэл эхний 5 цагтаа ямар хурдтай явсан бэ гэдгийг тооцоолж. Тэгэхээр тэг 4.5 дээрээ тэг 10.5-аа нэмчих юм бол эхний 5 цаг бол 5 км/цагийн хурдтай явсан гэсэн үг. За тэгэхээр эндээс бол нийтдээ бол зам нь бол 25 км замыг бол туулсан гэсэн үг. За тэгвэл үлдэж байгаа зам буюу 40.5-аас 25-ыг хасчих явсан замаа тийм. Явсан замаа хасчих юм бол 15.5 км бол зам бол үлдэнэ гэсэн. За энэ замыг бол яг хөөр 4 цагийн дотор туулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр шууд 15.5-ыг бол 4-т хуваана гэсэн үг. За 4-т хуваахаар бид бол яг хөөр 3-аар өгнө. Тийм бол 12 болно. За 3 буулаа. За 5 буулаа. Тэгэхээр таслаа өгнө. За одоо хэд өрөх вэ гэхээр 8 өрөх нь. 8 өрөх юм бол 32. За тэгээд хасчих юм бол 30. За 7 өрөх юм байна. 28. Тэгээ 2 5-аар өгнө. Ийм өөрөөр хэлбэл 3875 км/цагийн хурдтай явбал яг товлсон газартаа товлсон хугацаанд хүрэх нэ. Эндээс Б хариу.